За би энэ удаа та бүхэнд Power далны машины тусаа агаар шугчийг цэвэрлэх болон хэрхэн солих талаар зааварчилгаа өгье. Нэг бүрийн хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэсэн байх ёстой. За тэгээд машинаа мэдээж парклаар зогсоосон байна. Залуурын дугуйнд вивер хийсэн байна. За тэгээд тусаа агаар шугчийнхаа доод тагийг төгжээгээр мултлаад аавна гэсэн. За автошины тусаа агаар шугч нэлээд богтолтой байна. Үйлчлэгээ болгон дээр цэвэрлдэг байгаа. За энэ тусаа агаар шүүгч бол нэлэмжээний богтолч гэх юм бол бараг дүүрэн ийм тоо шороотой. Шороо гаднаас орж ирж байгаа тоос шороог энэ дотор байгаа тос маань өөртөө шингээж авдаг. Энэ бол ямар ч тосгүй болоод ингээ шороо дүүрсэн байна. Тийм учраас жолооч нар маань заавал техник үйлчлэгээнд орох үедээ цэвэрлэн гэхгүйгээр 7 хоногтой ч юм уу 14 хоногтой шалгаж үзээд хэрвээ бохирдсон байвал маш сайн цэвэрлээд яваад ах хэрэгтэй. Тэгэх юм бол хөдөлгүүрийн бидлэгээ буюу насжилтанд бас эрэг нөлөөтэй. За тусаа агаар шүүгчийг зориултын газар цэвэрлэх ёстой. Хаа хамаагүй газар цэвэрлж бохирдуулахгүй. Хослын цэг дээр ингээд цэвэрлэнэ тусаа агаар шүүгчийг. За энэ агаар шүүгчээс гарсан бохирдлыг одоо яг энэ хэсэг рүүгээ асуuna гэсэн. Хаа хамаагүй одоо ил задгаа бол хайж болохгүй. Энэ чинь өөрөө нөгөө аюултай хог хийгдэх учраас тостой ил задгаа хаяггүйгээр энд нь бөөгнөөж хормжлуулаад энэ шүүрэн дээрээ тэгээ дараад нь энд байгаа зориултын савнд за энэ маань сая нэлээд бохирдсон байсан учраас одоо энэ тусаа агаар шүүгчийн тор маань бас муу адилхан нэлээд богтолтой болсон байгаа гэсэн. Тийм учраас энийг цэвэрлэх боломжгүй бол заавал солино гэсэн үг шүү. За энэ маань нэлээд бохирдсон байна. Нэлээд их шүү. Дээрээс нөгөө өргөд үзэхээр одоо их хүнд болсон байна. Энэ нөгөө гадны шороо тоос ороод эндээ бүр ингээд тагтаршаад за энийг цэвэрлэх боломжгүй. Бас нэг юм анхааруулж хэлэхэд жолооч нар маань ийм болтол нь бас явж болохгүй. Энэ маань бас сөрөг нөлөөтэй. Яагаад гэвэл агаа энэгээр дамжиж хөдөлгүүр рүү агаар орж байгаа учраас шороо тоос бохирдлогтой байх юм бол хөдөлгүүрийн нөгөө идэлгээ логистик за тусаа агаар шүүгчийн доторх тороос нь тор хоёр давхар байдаг. За энэ хамгийн доотлын хэсэг нь энийхээ цаана бас дахиад нэг байгаа. За дээдлийнх нь бохирдол багтаа. Энэ хамгийн их бохирдог нь энэ доор нь байдаг энэ хэсэг нь бохирдол байдаг. Тэгэхээр ойлгох бол нэг усаа хойлонгийн солчих хэрэгтэй. За ойролцоогоор нэг иймэрхүү. За 1 литр 500 г маслыг хийн. За одоо энэ дээдлийн байдаг шүүрийг тавиад үзэхэд нэг иймэрхүү харагдана. Иймэрхүү байдлаар тосгийж. За энгийн байдлаар аваад шалгаад үзэхэд тос нь бохирдол багтаа иймэрхүү хэмжээний тостой байх юм бол ер нь цэвэрхэн байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ луга түрүүний бид нар аваад үзсэн шиг шороо дүүрсэн, дагтарсан байх юм бол бохирдол ихтэй байна гэж